За сайн байцгаана уу хүмүүсээ. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ лооны ертөнц рүү улам гүнзгий шумбаж 3-аас 5 дахь зурвал ярих болно. 3 дахь зурвал маань одоо 3 дахь зурвал дээр бол эрх чөлөө, нөхөрлөл, тэгээд хувь тавилангийн талаар гарах болно. Тэгээд гол дүр нь Glory буюу борон далавчид. Тэгээд Glory маань Glory-гийн өнцгөөс бүх зүйлийг харуулна. Энэ юу н хавцан дээр галууныхаа өнцгөөс бүх зүйлийг харуулсан байдаг. За эхлэхдээ бол Glory өөрийгөө нөгөө бусад луунаас өөр тэгээд гадна талын танихгүй хүн шиг өөрийгөө мэдрээд идэг. Учир нь нөгөө 5 лууны нэг нь тэнгэрийн далавчтай байх хэрэгтэй байсан. Гэхдээ оронд нь орлуулад борон далавчид орлуулад хийсэн байж таарад тэгээ өөрийгөө гадны хүн шиг мэдрээд Glory маань явж идэг. Тэгсэн чинь нөгөө хэд нь Glory-г тайлбарлах гээд борон далавчдын улс руу явж байгаа. Тэгээ борон далавчдын улс руу явж байхдаа шавдан далавчдын улсаар дайрдаг. Тэгээ шавдан далавчд хүмүүст нь нөгөө нэг биднэрээ зэрэг хэтэр үхээд байна гэд ярилцж идэг. Тэгээд цаашнаа Glory-гийн улс руу орсон чинь нүл борон далавчд. Тэгээ борон далавчд бүр амар хинэггүй болохоор тэднийг барьцааж барьцаалахгүй зүгээр шууд танд тэгээ яасан ч хамаагүй тэгээ бэжлээд үзгээд шууд орхичдаг. Тэгээ өндөг хэтэр нь бол тэгээд энэ тэрнгүүр явж хийдэг. Тэгээд хатан матан ч байхгүй баг тийм. Тэгээд хүн болгоно нь амар жаргалтай ийм ойд амьдэрдэг. Тэгээд жим сэтэр амар хоол нэтер зөндөө байдаг. Тэгээд борон далавчид ихэнхдээ наранд гараад шууд баг цадчдаг гэх юм уу. Шууд наранаас бүх энерги авчдаг. Тэгээд өдөр нь унтаад ихэнхдээ унтчихдаг тийм луунууд байгаа. Тэгээд Glory болохоор шал өөр орчинд өссөн, арай тийм хатуужилтай, тасралтгүй бэлтгэлтэй өссөн болохоор тэгээд бусдыгаа хараад тэгээд сонин бас дахиад гадны шиг мэдрэгдээд идэг. Тэгсэн чинь бусад нөгөө нэг борон далавчтаа сонссон чинь нөгөө нэг зарим борон далавчдууд нь алга болоод байгаа гэж таарад тэгээд Glory маань хатан дээр нь очиод хатнууд нь баг байдгүй. Гэтэ нэг хатан гэдэг нэртэй луудад нь очиод таны луунууд ч алга болоод байгаа юм шүү дээ гэсэн чинь нөгөө хатан тоосон ч байхгүй. За тэгээд та нар олох гэдэг юм гэсч тий би олчихгээд тэгээд за тэгээ олоо гэд хайчтیں۔ Тэгсэн чинь нөгөө чи нийлж агаад тэр ойгоор хаагуур нь хамгийн сүлд харагдсан талаар нь явж агаад нэг юм чулуу амар том чулуу болдог. Тэрэнд нь юм анимус гэдэг нөгөө нэг ичи ташаалсан юм нүхтэй. Тэр нүхээр нь орсон чинь шууд элсэн талавчдын нутагт ирээд хүрээд ирдэг. Тэгээд нөгөө нэг алга болсон луунууд ийшээ ороод элсэн талавчдын нутагт барьцаалагдсан юм шүү гэд тэр аваар хайж агаад сүлдээ бүр цаашнаа явсаар агаад мөсөн талавчдын нутаг руу ороод тэгээд ийм борон талавчдууд арьсаа хувиргаад шууд тэр орчид агаад тасаад шууд баг үл үзэгдэж болж чаддаг болохоор Glory тэр юу руу нороод тэгээд хайж агаад байхгүй нэгэд тэгээд буцаад борон талавчдын нутагт ирд юм аа. Тэгээд тэр дахиад өөр чулуу өтер байх хэрэгтэй даа гэд тэр аваараа хэрэгжсэн чинь нэг юм чулуу болоод дахиад нүхтэй чулуу болоод тэр нүх рүү орсон чинь ийм шөний далавчдын нутаг руу ороод ирдэг. Шөний далавчдын нутгууд нь бол хаана идэж мэдэгддэг бүр амар нууцлаг луунууд. Тэгээд шөний далавчд ихэнхдээ зөгнөлийг бичдэг, хүмүүсийн бодлыг уншдаг. Тэгээд ер нь нэлийн хүчтэй чадвартай. Тэгээд хаана амьдэрдэг мэддэггүй, ямар чадвартай бусад луунууд нэх мэддэггүй. Тэгээд ямар хөө байдлаар амьдэрдэг, ямар хоол иддэг, ямар чадвартай гэж сайн мэддэггүй юм байна л да. Тэгээд бүр шөний далавчд юу олчлаач тэгээ баярлж ирсэн чинь шөний далавчдын нутаг руу жоохон цааш нь яваад үзсэн чинь бүр ийм галтуултай арал дээр амьдэрдэг байж тараад тэгээд тэр чинь Glory ганцаараа нөгөө нэг ороод хальт харчаад тэгээ буцаад нөгөө борон далавчдын нутагт ирээд найзуудаа хэлсэн чинь найзууд нь за түр бэжгээ бид нар зүгээр үүдийг сахихад л болно шүү дээ. Тэгээ үүдийг сахижсэн чинь Glory тэсэхгүй шууд тэр юу орчдөг. Тэгсэн чинь нөгөө нэг шөний далавчдын барьцаалаад нэг уутанд хийж мэгээд нисэж агаад нэг шорон дээр авчирсан чинь нүл нөгөө нэг юу юм борон далавчдуудыг хорьсон байж тараад яа хорьсон бэ гэхээр борон далавчд амнаасаа шууд юм хор шууд цацаад ингээд сум шиг шууд цацаад будчихдаг байж тараад тэрийг судалж байгаа нийтлэр бүгдийг нь гинжилж бинжлээд тэгсэн.
уг нь борон талчдууд бол хитрхи хайн болохоор бүр дайрахч бодол байхгүй. Тэгсэн чинь нөгөө хэд нь дайрн байрныг гинжлээд баг хоолохгүй хайцсан. Тэгээд нөгөө хэдээ аврын Глори бодож байгаа. Тэгчээсэн чинь нэг юм жижигхэн хүүхдэн луу гарч ирээд тэр хүүхдэн лууд нь ямарч тийм хор байдаг болохоор юм гараад цацж чадах хор байдаг болохоор хүмүүс тэгээд гинж мэтлэг тавьчих юм билээ. Тэгсэн чинь нөгөөх нь нөгөө нэг шүний далчдын ирсэн нөгөө хамгаалагчийнх нь жадыг нь аваад тэгээд энэ Глоригийн амных нь гавыг нь тайлаад тэгээд Глори маань гараад нисгэжсэн чинь нөл хамгаалагчууд тойроод бүчтдэг. Тэгсэн чинь эхний зовлон дээр гардаг шаврын далавчид Клей ирээд нэг юм шүний далавчтай хувилж агаад орж ирээд тэгээд Глориг аваад зүгтцдэг. Тэгээд Глоригоос өөр нөгөө нэг хүүхдэн борон далавчд Кинкажог аваад зүгтцдэг. Тэгээд нүхээрээ гараад буцаад борон далавчдын нутаг дээр очиж чаддгиймээ. Тэгээд нөгөө нэг шүний далавчдууд нараас нь дагаж чадахгүй. Учир нь тэр юун дээр нь гараад ирчвэл борон далавчдууд нь цаашаа мэдгчин нэтэр гэж айгаад тэгээд нөгөө нэг Клей Глори хоёр нөгөө нэг борон далавчтай хот дээр ирээд хатанд нь тийчээ яаж нөгөө нэг хоригдож байгаа итэр гэсэн чинь хатан тоохгүй байхаар нь Глори хатныг нь челленжэд дуудаад тэгээд хоорондоо нөгөө нэг тулдах гэсэн чинь нөгөө нэг шүний борон далавчдууд хоорондоо тулддаг ухаанаар уралдгээд тэгээ янз бүрийн тест хийж сүрэлдэж байгаад Глори маа ялаад хатан болчтой. Тэгээ хатан болохоор бусдыгаа нөгөө нэг урайлж агаад баг дайрч майраад шүний далавчтай бүгдийг устгахаар болсон чинь уян 5 дотор чинь шүний далавчтай байгаа шүү дээ. Одоо энэ байна. Энэ 5 дотор. Тэгээд нөгөө чинь өөрийнхөө төрлийг хамгаалах юм бодоод тэгээд нөгөө нэг шүний далавчтай хот дээр нь очиад анхааруулсан чинь нөгөө хэд нь аль хэдийн мэдсэн байж тараад тэгээд энэ шүний далавч өөрөө тэгээд нөгөө нэг шүний далавчтай хаамалтай хатан матантай нуулсан гэж ярьжсэн чинь нөгөө хэд нь чи нөгөө нэг энэ дайрыг зогсоох 5 луун дотор багтахгүй чиний оронд өөр шүний далавч 50 мянга гэдэг нөгөө хэд нь яриад баг энийг халаад оронд нь өөрийг тавьчихаар юм яриад харна нөгөө нэг алхаж исэн нөгөө нэг цуг шүний далавчтайгаа зүхтаад буцаад энэ борон далавчийн нутаг дээр ярьж чаддгиймээ. Тэгээд Глори тэр яагаад нөгөө нэг борон далавчийг судлаад байгаа хэлдэг. Яагаад гэвэл өөрсдийнх нь нутгийн тийм галтуултай хоол бараг байхгүй. Тэгээ муудсан мах итэр идээд тэгээд нэг нөгөө нэг төрсөн жижигхэн хүүхдэн луунууд нь амьдарч чадахгүй. Тэгээд бараг устгаж байгаа төрлөн устгаж байгаа болохоор тэгээд нөгөө тэр борон далавчдын нутгийг эзлэх гэж байгаа юм шиг үлээ. Тэгсэн чинь нөгөө Глори чинь за тэр хамаагүй юу ч гэсэн очиод хилцээ хийгээ очсон чинь нөгөө нэг галтуулан дийлбэрчдэг. Тэгээд бараг тал шүний далавчд нь устдчихдаг. Тэгээд Глори нөгөө нэг бусад шүний далавчдын борон далавчтайгаа нутаг дээр аваачаад тэгээд хилцээр хийдэг. Та нар манай нутагт амьдарч олно. Тэгээд гол нь ямар нэг хүн гинтл учруулахгүй шүүгээд тэгээд нөгөө хэдэг тийч амьдруулахар болдог. Тэгээд Глори бас өөр нэг нөхцөл хэлсэн нь шүний далавчтай хатан болчдөг. Глори нөөрөө болохоор тэгээд тэр шүний далавчтай хатан нөгөө нэг галтуулын үеэр өгцөн болохоор тэгээд хатан болоод тэгээд Глори ингээд шал өөр хүн болоод цааш нь явж байгаа маа. Анх бол өөртөө итгэлгүй тэгээд тийм л байсан чинь сүүлдээ өөртөө итгэлтэй тийм хурц ширүүн л болсноо дуусч байгаа маа. За дараагийн үн дээр болохоор шүний далавчдын талаар бас гарна. Шүний далавчид анх нөгөө нэг харал би сая энийг ярихдаа энэ хоёрыг нийлүүлээд баг ярьсан болохоор дараагийн ном руу орцгоё. Дараагийн ном нь болохоор Brightest Night гэж байгаа. Brightest Night-ийн эхлэлээр болохоор элсэн далавчдын өнцгөөс бүх юмыг харуулдаг. Элсэн далавчт нь бусдын голууд жижигхэн тэгээд ер нь сэргэлэн байдаг болохоор нөгөө хэд нөхөрдөд нэг тоодгүй хүүхчөөр харьцдаг. Тэгээд нөгөө чинь тэгээ уурлаа явж исэн чинь нэг харсан чинь салцсан байдаг. Нөгөө дөрөөсөө салцсан байж тараад нөгөө чинь нөгөө дөрөв нь бол бараг дайныг зогсоох юм ярихгүй тэгээд зүгээр болчлоо дөө гэж тэр явж исэн чинь энэ бол дайныг зогсоно гэд тэгээ ганцаараа дайныг зогсоохоор болоод
цааш нь явд юм аа. Нөгөө борон далавчдын юунд байсан чулуутай нөхрийг ашиглаад элсэн далавчдын нутаг дээр ирээд 3 нөгөө нэг дайн анх 3 элсэн далавчдын хатны 3 охин хоорондоо хагалцсан суулж эхэлсэн. Тэгээд эхний хатантай нь уулзсан ухаантай, ширүүн, тэгээд ер нь бол жоохон гэрцгий. Тэгээ юу их гээд байгааг нь мэддэхгүй л боосон болохоор дараагийн луутай нь уулзсан чинь дараагийн луу нь болохоор хитрхи тэнэг. Тэгтээ ер нь бол дайн эхлүүлэхэргүй. Тэгээд дайн эхлүүлэхгүй ч гэсэн бусдыгаа нэг тооцож үзэхгүй. Тэгээд ер нь бол өөр асуудлаас олж тэгээд бас дайн эхлэх боломжтой. Тэгээд 3 дахь нь болохоор бүр хитрхи гэрцгий шууд янз бүрийн луунуудыг хооронд нь нийлүүлээд нэг сонир мутант луу хэтэр гаргаж авч маад амар гэрцгий. Тэгээд аль нь ч хатан биш болж чадахгүй мэн гэж бодоод манай гол дүр элсэн далавчд бодоод тэгээд цааш нь явж исэн чинь ээжтэйгээ таардаг. Ээж нь болохоор бас нөгөө нэг элсэн далавчдын нөгөө нэг хатангийн удам нээж таараад тэгээд ээжтэйгээ таараад тэгээд ээж нь аав дээр навцсан чинь аав нь нөгөө нэг анимус гээд ич хэд нөхөртөгдөөд тал бийн чулуу болсон хөдөлж чадахгүй болсон байж таараад тэгээд манай гол дүр маань аавтайгаа ярилцаагаад аав нэг юм хэлдэг нь нэг юм нүд байдаг шигтгэн нүд. Тэгээд тэр нүдэнд 3 хатны нэг нь хүрэх юм бол хатан сонгогдохоор бишээвэл шууд өгнө. Тэгээд хатан болж чадах нь хүрвэл шууд яахчгүй. Тэгээд нөгөөдхийг нь манай гол дүр маань болохоор болдог. Тэгээд гол дүр маань болохоор болоод нөгөө хүмүүсийн нутаг дээр байгаа гэж аав нэлдэг. Тэгээд хүмүүсийн нутаг дээр очиж чинь тэр хавийн шатцсан тэгээд жоохон луунууд дээрэмцсэн байх магадaltaйгаа явжсэн чинь 2 хүн олж тараад тэгээд нөгөө 2 хүнтэйгээ ярилцаж чадахгүй гэхдээ зүгээр тохионы хэлмэлээр ярьжсэн чинь нөгөө хоёр нь өөр нэг шигтэй гарч ирж өгдөг нь биш байж тараад тэгээд ер нь энэ хавьд юм байхгүй байна гэд манай элсэн гол дүр маань цааш нь явдаг. Тэгээд цааш нь явсаар хагаад нөгөө нэг тэнгэрийн далавчтай хатан нь ер нь алга болцсон. Нөгөө нэг дайнд тусгаж байгаа болохоор дайнд хожигдоод ирсэн чинь шууд зүгтцсэн байж тараад тэгээд арай өөр хатан гараад тэгээд тэр хатан бас дайныг бас нэлийн дэмжихгүй. Тэгэхээр дайн бол ер нь бол дуусч байгаа гэсэн үг. Тэгээд манай гол дүр маань цааш нь явах гэжсэн чинь ээж нь зогсоогоод тэгээд өөрийнхөө ертөнцийн өрөөрөө орулсан чинь тэжээ нөгөө нэг нүднэж тараад нөгөө нэг шигтгэн нүднэж тараад тэгээд нөгөөтгийг нь аваад гол дүр маань нэг юм зодтолдог нэг юм юун дээр авчиад тэгээд 3 хатныг дуудсан чинь 3 хат нь хоорондоо баг алцах гадахаар нь гол дүр маань төр зогсоод ирсэн чинь нөгөө нэг ширүүн юу их гээд байгааг мэддэхгүй л юм хатна. Нөгөө нэг нүдийг нь хулгайлах гэж хагаад хүрцэн чинь өөрөө шууд өгчдөг нөгөө нэг хатан биш болохоор. Тэгээд нөгөө хоёр найгаад ижсэн чинь нөгөө гол дүрийнх нь ээж нь хүрсэн чи яахчгүй. Тэгээд ээж нь хатан болохоор болоод тэгээд дайн нь бол юу н дууснаа. Тэгээд ив найрамдал болоод тэгээд нөгөө хоёр хатан болохоор тэгээд цааш нь зүгээр ингийн амьдралаар амьдрахаар болоод ээж нь тэгээд хатан болоод дуусна юм аа. Тийм ийхүү энэ Wings of Fire маа өөрөө 13 зурвалтай байгаа. Тэгээд 13 зурвалынхаа дараа Legends гэдэг нэг 2 зурвал байгаа. Тэгээд энэ 14 зурвалын эхний баг парт гэх юм уу? Энэ 5 зурвал. Тийм. За өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Лайк болон subscribe дараарай.